За 7 сарын 7-нд шалгаж шүлгээ дуусчихсан хүн чинь Ватикан руу ингээ ганцаараа соло трip хийж үзсэн. За эхлээд болохоор шөнө 2 цагийн нойст байсан болохоор нэлээд язангуй жоохон хэцүү байсан. Тэгээд би өөртөө нэг сэндвич бэлтжсэн байсан. Тэгээд тэр өдөр үнэхээр гоё үүлэх өдөр байсан. Яа гэх юм бол энэ сар Итали бүр үнэхээр халуун байсан. Стейшн дээр бүр маш их хүнтэй аргагүй яг ингээд жуулчны сар нь хэлсэн байсан. За ингээд алмараад явдсан. Харин энэ болохоор Spanish step байна л да тэ. Тэгээ үнэхээр сүлэг. За Ватиканд ороод ирсэн. Одоо музейд нохоо явчихъя. Техник хэсэг нь ингээд гоё хажуу талдаа цалхаа шаттай хэрнээ. Бас ингээд өөдөө алхаад эргэн тойрноо хараад явж болох юм. Шат гэхгүй юм шалтан байна. I like it. Ватиканы бол ингээд entrance буюу ингээд орох хаалга малгай нь бол бас хөөхөн нэлийн ажиллагаатай байд юм байна. Сая зөндөл явлаа. Ийм жад байна. Харин л та. Жадал юм шиг байна. Pedals. Pedals гэхэд сэлүүд байсан байна. Энэ хатаа. Яа гоё газар вэ? За энэ Ватикан хотынхан ийм гоё хід байна. Их үзэсгэлэнтэй. Тэгээд энэ хотод дотоод ийм хөөрхөн ногоон чимэглэлтэй, гардентэй амар үзэсгэлэнтэй юм аа. Надаа нэг тийм нэлийн гоё ингээд чимэглэсэн тийм тайван тасаг тийм мэдэгдэж байна. Шашны талаас гэхээр физик ингээд төстэй хэрнээ арай их детальтай санагдсан. Хэсэг бүр crazy, crazy. Бүр амар гоё харагдаж байна. Таазан ч гэсэн. Portrait of a gentleman. Madonna гэдэг энэ эмэгтэй юм шүү дээ. Ислам сэхүүлсэн тэнгэр Сихмет гэсэн одоо амтай юм уу хүний хөшөө гинэ. Ийм mummified байна. Би нэг лугуус байгаасаа гэж амар хүссэн. Тэгсэн чинь Ватиканд байд юм байна. Кофе. Энэ яг ингээд уран бүтээлчин байна гэж төсөөлтөө ингээд амар их ажил хийхэд. Тэгээд энэ чинь юугаар хийсэн гинэ? Марблаар хийсэн юм байна. Одоо жишээлх юм бол энэ нь Азино хатан гээд энэ нь болохоор Ромд болсон юм байна. Гэхдээ ингээд харах юм бол ингээд энэ чинь хатан амар гоё эмэгтэй байхгүй юу? Тэгээд гоё эмэгтэй ингээд байсан ч гүзээтэй байж болно. That's what makes him a pretty ear. Ингээд дээшээ таацлаа харахаар амар гоё ингээд дээрээс бурхнууд нь ингээд хараад байгаа юм шиг чихнээсээ ингээд нисээд одоо тий үйлдэл орсон юм шиг ингээд амар гоё харагдаж байна. Одоо ингээд таац юм шиг хийнэ ингээд дээшээ яг өөр ертөнцид очсон юм шиг тийм залгаа юм шиг тийм санагдаж байна. Тэрээс ба ямар гоё юм аа. Би бол тэрийг харах биш ингээд Ром хотыг харчихсан байхгүй юу? Ром хот ингээд Ватиканаас ингэж харагдсан юм байна. Тэжээ хөвгдөгөл хөл бөмбөг газрын тэнэс тэгээд бассейн тоглож байна. Танаас яг энийг харахаар яг нөгөө Геркулес дээр гардаг шүү дээ ингээд бахан варан дээр байдаг ингээд бурхнууд дээр бүжиглээл надад юм яг тэрэн шиг vibe өгч байна. Эмээ сонирхолтой. Яаж ингэж юм сэтгэдэг байна? Аль дээр. За залуусаа систем шапал дүнгэж ороод байдаг юм биш үү? Бас нэлээд хэдэн давхар яваа. Тэгээд ингээд уусгалаад агаад байхлаад олддог юм шиг байна. Энэний өнгөний цогцол нь ямар гоё зөөлөн юм бэ?
Тэгээд дээрээсээ яг бүгдээрээ бодоггүй ч гэсэн айгүй гоё харагдаж байна өрмөц. Хэвс хүртэл урлаг болчих үед. Энэ зураг бас амар авраг том асуултаа. За явсаар энэ газар ирлээ. I don't know if this is really the place, but I think they are beautiful. Нэг тийм их хэмсэг гарандаа түлхүүр байсан амар их мэдлэлтэй хүн шиг харагдаж байна. За энэ таа зэрэг өөр нь болохоор таа цэсныхаа хэлбэрийг өөрөө солих гэж үзсэн байна. Яг дээр нэгэ sculpture-ыг биш. Тэгээд энэсээ онцлог нь энд амтангууд илүү харуулсан гэсэн байна. Дахиад өөр эстетик арай өөр мэдрэмж өгч байна. Энэ надад нэг амар тань санагдах юм. Матис хэнэрэ Матис. Дөрөв үед нэстэ зураг байна. Энэ хамраас нь ургасан юм шиг санагдлаа. Эсвэл бол мэдгүй яг тэнд юу гэдэг. Энд чинь миний хүсэн хүлээгээд исэн систем шабл байна. Тэгээд ийшээ хахын тул малгайгаа идэх аваад нэлийн хүндэт төлөв авт юм лээ. Ингээ хасан ч миний хоёр нүдэн хоёулын дээр нь дахин нэгтгэсэн байна. Энэ ямар наасаар нэг гийсэн гоё өрөвөө. Надад нэг тийм divergent байгаа юм шиг санагдаж байна. Яг энэ хэсэг саяжгаа харах хэсэг явсан болохоор. Надад энэ Гарснер аюу таалагдж байна. Зөндөө олон сандалтай. Ийм юм ногоон. Тэгээд энэ төрөл төрлийн ургамлууд ургаал. Бас юм таван. За энэ бол Пантеон байна. Италийн. За би энэ чинь ингээд нэг толны үед 6 дараалаад байдаг шүү дээ. Ингээд таацтайгаа. Энэ яг тэр газар мөн байхгүй юу. Гэхдээ ийм их хүн очилж байна. Тэгээд би энд удаан байж чадахгүй. Миний утасны цэнийг амар дуусгаад байна. Тийм болохоор би гисгэл болгоч. Гоё юм ээ. Талгууч би хүүг авах чинь. Шопинgiсан гэрээхэндээ юм авсан. Тэгээд гоё наа. Одоо хэри. За дүгнээд нэг бичлэг хийж хэрэг та ингээд раунд ингээд аялье гэж бодоод Колосseum эсвэл Ватикан гэж бодож байгаа юм бол ерөөхдөө тус бүчлэн нэг өдөр ингээд засуулна гэсэн тооцоотой байх хэрэгтэй. За тэгээд ялангуяа ингээд зууны жуулчд ихтэй саруудад ингээд зугаалахаар төлөвлөж байгаа учраас аль болох ингээд плетүүдээ итгэн аваад ер нь нэлээд төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Яг тийм газар орно ингээд за одоо плетүүдээ ингээд эснээс онлайнаар авсан илүү цагт хэмнэлттэй бас мөнгөнд хэмнэлттэй байх болно. Ер нь хаач юм тэгдэмээр гэдэг би ер нь мэдээд одоо мэдэж эхэлж байгаа. За тэгээд нэмээд ингээд хэрвээ таны тээврийн хэрэгсэл одоо галт хэрэг ч юм уу эсвэл автобус ингээд ажил хаял зарласан байх магадлалтай болохоор тэрийг нь байнга ингээд нэг шалгаад Google ороод ингээд хайгаад үзэх хэрэгтэй. За миний явсан өдөр болохоор ингээд оройн 9 цагаас хойш одоо тийм галт хэрэгний ажил хаялтай байсан. За тийм болохоор би ингээд балгана гэдгийг мэдсэн болохоор би ингээд амар их хурдан яарад яваад байсан. Тэгээд гяс үзчихэд яваад байсан. За тэгээд дээрээс нь та бүхэн ингээд USB-гээ авч явах хэрэгтэй цэнэглэгчээ маш чухал. Яагаад гэх юм бол энэ бидгээд уцаад ингээд маш их зүйлийг хийж байгаа шүү дээ. За миний хувьд болохоор яасан бэ гэх юм бол би ингээд power bank аваа явцсан. Тэгсэн чинь миний power bank эвдрээд би эвдэлсэн ингээд план дээр унгацсан байхгүй юу? 2 удаа тэгээд гэсэн чи эвдчихсэн байсан. Тэгээд миний усны цэнийг ингээд дуусгах гэдсэн болохоор би бүр яарад гүүгээл байгаа гэсэн би бүр ингээд замаа юм чижилдэг байхгүй тэгсэн ч гэсэн ингээд за баргацаагаад ийшээ явна даа гээл тэгэл 98 утасны цэнэ багтай байх юм хэцүү байт юм лээ.
За. Тиймээс тэгээд Ватиканы хувьд бол надад юу нэ аюу их таалагдсан байх юм бол амар тийм католик шашин аюу ой тийм урлаглаг артистик тийм шашин шиг санагдсан. Тэгээд тэр хийдүүд нь тэгээд тэр барилга тэгэнгүүтээ ингээд тийм түүхүүд байдаг штэ, ингээд тийм сахиусан тэнгэр байсан, Есүс Христ амьдардаг байсан, тэр гигэн ямар хүн тэр амьдардаг байсан. Тэгээд энэ нь Мадонна гэдэг ч юм уу, ингээд тиймэрхүү бас домгийн амьтад гэдэг ч юм уу, тиймэрхүү зүйлсэд ингээд байдаг. Би митологи гэдэг аюу дуртай болохоор бас аюу гоё сонирхолтой санагдсан. Тэгээ бас Египтийн зарим юмс ингээд Италид болсон болохоор Ватиканд бид юм лээ. Тэгээ Ватиканы музейд ингээд дан ганц юм христийн шашны юм байх юм уу гэхээр бас үгүй. Ингээд like modern art байт юм лээ. Тэгээд Египтийн юмнууд байт юм лээ. Тэгээд систем шабал гэх мэт ингээд айгүй гоё таазны тийм арт гэх юм уу, тийм зүйлс маш их байсан. За би тэнээс бол би юу мэдсэн байх юм бол яаж одоо тэр олон жилийн өмнө хүмүүс ингээд ийм өндөр таазан дээр одоо юм сийлэж зураад будаад тэгээд ингээд урлаад байсан бол тэгэхээр ингээд амар их төвчээстэй маш их ингээд ажил болсон юм шиг санагддаг байхгүй юу. Тэгээд ер нь ингээд яг тийм очныг ингээд мэдрээд үзэхээр чинь аюугаа ингээ инээлэг өгдөг юм шиг санагдсан. Ингээд амар satisfying ингээд сэтгэл дүүрээд тэгээ тэр нь аюу гоё мэдрэмж төрсөн. За баярлаа. Миний бичлэг үзэн маш их баярлаа. Энэ бичлэг ерөнхийдөө их босоо бичлэг болохоор ингээд би анхнаасаа л ингээд хийчихсэн. За баярлаа.